За хуулийн төслийг дэмжиж байгаа. Тэгээ энэ дээр одоо хилцэх явж байгаа юм байна. Их хурлаар шийдэгдсэний дараа байнгын орон дээр ажлын хэсэг гарах бах. Тэрэн дээр нь манайх бас тодорхой заалтнууд ганц нэг заалтан дээр саналууд ирүүлье гэж байгаа. Энэ нөгөө хуулийн төслийн 3-ын 16-гийн 19 дээр нөгөө их сургуулийн эмнэлэг ангахын боловсрол олгох их сургуулийн түшиц төрөлцсөн мэргэжлийн эмнэлэг байна гэдэг дээр манайх бас санал өгөх гээд байгаа. Нөгөө түшиц эмнэлэг гэхээр нөгөө оюутнуудын дадлага явуулах нь яг нэгдсэн төрөлцсөн эмнэлэг биш тийм ээ. Тэгэхээр яг нөгөө сургалтын эмнэлэг ямар эмнэлэг гэдэг нэг ийм юунууд байдаг юм байна. Тэгэхээр энийг нь бид нар бас нэг томьёолоод бид нар тодорхой саналуудыг ажлын хэсгээр ирүүлээ. Ажлын хэсэгт угаасаа манайхаас хүн орох болов яадаг бол тийм ээ. За, тийм саналтай байна. Дэмжиж байна. За, Баатар Улирал сайд саналаа хэлж дууслаа.